Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнтэй алхалтын тухай судалгааны мэдээлэл хуваалцахаар бэлтгэлээ. Нэгэн журчлаар хөгшрөлтөө 15%-аар удаашруул. Хэрвээ та хөгшрөлтийг удаашруулж биологийн насыг олон жилээр хойшлуулахыг хүсдэг бол өдөр бүр түргэн алхах хэрэгтэй. Хурдан алхах нь хөгшрөлтийн явцыг удаашруулдагтай холбоотой юм. Таныг залуу, эрүүл чирэг, эрч хүчтэй байхад нь туслах өдөр тутмын энгийн нэг зуршил бол ердөө л алхах юм. Судалгаанд 400 мянга гаруй оролцогчид хамрагдсан бөгөөд энэ нь алхах хурд нь биологийн насны генетикийн тэмдэг болох теломерийн урттай холбоотой байдаг байна. Судалгаанд оролцогчдын дундаж наслалт нь 56.5 настай байсан ба хамгийн хурдан алхсан биологийн нас 16 насаар залуу теломертэй байжээ. Энэ холбоо нь биеийн хөдөлгөөний нийт хэмжээнээс бус харин алхах хурдаас хамаардаг байв. Судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь дундаж ба тогтмол алхдаг байжээ. Харин 6 орчим хувь нь удаан алхдаг, 41% нь хурдан алхдаг гэж хариулжээ. Оролцогчдыг удаан алхдаг хүмүүстэй харьцуулахад дундаж болон хурдан алхагч нар арай залуу байсан бөгөөд тэд тамхи татдаггүй, цусны даралтын эм ууж байгаагүй, архаг өвчтэй байх магадлал бага байсан байна. Тогтмол хөдөлгөөн хийдэг хүмүүсийн биологийн нас дунджаар 8.8 насаар залуу байдаг байна. Та ердөө 7 хоногт 150 минутын түргэн алхалт хийснээр таны насыг 3-5 жилээр залуужуулж чадна. Энэ насжилтыг 5-15% удаашруулна гэсэн үг юм. Судлаачид теломерийн уртыг тухайн хүний төрсөн он, сар, өдрөөс үл хамааран биологийн насны үзүүлэлт гэж үздэг. Их Британий судлаачдын хийсэн судалгаагаар 10 минут хурдан алхах нь дундаж наслтыг уртасгаж, хурдан алхагчдыг удаан алхагчтай харьцуулбал 20 хүртэл жилээр уртасдаг болохыг тогтоожээ. Судалгаанаас үзэхэд алхах нь зүрхний эрүүл мэндийг сайжруулж, цусны урсгалыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь булчингийн өвдөлтийг намдах, стресс, сэтгэлийн хямралыг багасгахад тусалдаг гэжээ. Хөгшрөлтөө удаашруулъя гэвэл өдөр бүр алхах, оюун ухаан бие махбод танд талархах болно. Та бүхэндээ амжилт хүсье.